they said I'd rather be famous instead. Сайн надад өнөөдрийн влогоор анх удаа гэр бүлээр уулан даалгаж үзлээ. Өглөө эрт босоод цагаан уучраад замцаа гарсан байгаа. Хотын төвөгчрөл эхлэхээс өмнө гарсан. Очих газар руу явсаар үйл гоё агаад жинас буугаад нэлээ алгасан. Амралтын өдрөөр хүмүүстээ байсан. Гадаа нэлээд салхитай. Дүүн баяр. Аав ээж дүүнэртэйгээ хөгжилдөг гоё яана. Бид нэрээ очиход уулнаас хүмүүс зөндөө бууж ирж байсан. Уул руу гарч иж байлээ. Та нарт харагдаж байна уу? Зөндөө өвдөв тоглоод хүмүүс буугаад яваад олуулаа явж байгаа юм шиг санагдсан. Өнөөдөр гадаа нэмэг 10 гараад тгсэн. За ингээ явсаран байгаад мод руугаа орж эхэллээ. Шинэ огоны үнэртэйд бас мод салхи агаар нь нэг их гоё үнэртэй байсан. Ерөө ингэж алхдаггүй болохоор жоохон ядрах гээд байсан. Тэгтээ гоё байсан. Олон хүмүүстэй хамт алхаж байгаа болохоор тийм хайнтай зугаатай хөвгөлтэй байсан. Манай дүү явж байгааг нь хардаа барьсан байгаа. Гарыг нь хардаа энэ хатгаад байсан баха. Тэг хүмүүс дандаа ингэ мод хийж яваад. Нэрэ бариад явах твтэй юм бэлээ. Тийм ядрахгүй тулгууртай санагдсан. За ингээ явсаран байгаад цас нь хайлж дуусаад газар ирсэн. Аим сонирн байгаад гэтээ цас харахад гоё байсан. Тэгээ нэмэг өвдөлтөд тэгээ цасан дээр тоглоод энэ хэсгээр л цас байсан. Бусад газар байгаагүй хайлтсан байсан болохоор сонин санагдсан. Нарт бусдаггүй газар юм болов. Хамаагүй удаан гიშгвэл цөмрүүд орж байгаа юм шиг санагдаад эвгүй байсан. Агаар нь хээр гоё. За тэгээд жоол тоглосон. Яг ингэ суугаад голоовол харгаар болох юм шиг гохох гэж утсан чинь булгаагүй. Түмэнд жижигхэн голуурсдаг юм билээ. Зүүн эрэхтэй харж байсан. Цаан зөндөө хүмүүс байгаа. Хөлөөрийн хөдөлгөөр хайж байгаа. Манай дүүрдэл морд ирсэн. Хөрхөн байгаа дээ. Ийм жоохон тэгээд бас ядарсан. Тэгээд мод ирчихсэн. Энд гол ахгүй нэг гүртэн билээ. Бас яаж зүгээр ах удаа дээгүүн гараал авсан. Мод нас зөндөө борхцсон юм билээ шүү дээ. Манай дүү бол зөндөө төрсөн. Бодож гоё болсон гэсэн. Би борхцаагаад олдоггүй байсан. Энд зөндөө байдаг юм лээ. Дараа дахиж ич зөндөө түнэ. Борхцоо гоё юм хиймээр санагдаад байдаг. Энд бид амарч байгаа. Би ээжэд саач чадна гэж хэлсэн. Ээж тэгээд за харъя гэсэн. Би тэгээ өвс түүгээр явж юм. Холдоггүй байсан. Надад маань намайг хурдлаач гээл хэвдэж байна. Би ихлэ чуулгаар асаах гэж үзсэн. Жилдээсээ шүү даанч асахгүйсэн. Манай дүү хараачтай хажуудаас асаалцал. Аав ээж хоёр намайг дооглоод өнөөдөр манайх гал үцэхгүй юм гэж хэлсэн. Намайг дооглоод суугаад байсан. Би тэгээ урд мод түүж авчираад канон дээр гардаг шиг асаах гэж үзсэн. Яах учраа болохгүй байсан. Ингэж л үрээдсэн шүү. Тэгсэн болохгүй лээ. Үрээлээс сүултээ гар өвдөөд янз бүрөө үрж үтсэн. Гэтэ та нар яаж тавьдгийг мэдгүй. Би болохоор гэж л тавиад байгаа юм шиг санагдаад байгаа. Гэтэ би бураарсан байх уу? Эсвэл санахгүй байгаа. За тэгээ ямар ч байсан зөндөө өрсөн. Харалтаа миний гарыг
Тэгэд яа болий алгасан чинь. За би тэд зөндөө уулан дээр гараад замдаа цайгаа уучаад жоохон амарч агаад буцаад явж байна. Уулнаас буусан чинь зөндөө хүмүүс хамт явж байгаа юм шиг харал та. Гэхдээ уруудаад явсан чинь ерөөсөө ядраагүй шин. Харин ч хурдан доошоо буусан. Модон дүнд салахгүй болчтой юм билээ. Амар дулаагаад нартай. Бүр халуузаад гоё ясан. Энэ модон дунд байгаад баймаар гоё байсан шүү. Хүүхдүүд ангиараа аштайгаа найзуудаараа зөндөө явд юм билээ шүү дээ. Зөндөө таарлцсан. Би гэхдээ ангийнхандаа явмаар л санагдсан. За ингээ машинтаа очсон доо. Машин зүгээр явахгүй хитүүдэн гэрийн даалгаврыг хийж явж байна. Надад аваагүй зөндөө агуу яжуугаар хийж амжихгүй. Амралтын өдөр дуусахтай юм уу? Өвлөмд гараа зөндөө үлсэн болохоор юм ихэр газар явж байгаа. Сүхбаатрын талбай дээр хоолны фестивал болж байгаа гэсэн тийш очиж хоолоо идэндээ. Амттай бол байгаас амар үсэж байна. Тэгсэн чи төгжрөл амар ихтэй. Яваалсан. Талбай дээр ирсэн. Машинаас буугаад гэс 0 хайсан. Уулан дээр 0 байхгүйсэн болохоор өндөө дэвчиж энд ирсэн. Дүү би торыг харалтаа хамаг хурдаараа бүр явж байгаа юм чинь. Үзий үүдэн дагаад тоогооч хараа. Урмагаад вау зөндөө хоолоо амар амттай ах гэж бодож байна. Хаанаас хоолоо авах уу гэж зөндөө явсан. Хүн ихтэй байгаа юм чинь хоолны амттай ах гэж бодсон. Энд бас хүүхдүүдтэй хамт зураг даруулах хатруудыг хийдэг юм билээ. Миний энэ цаанаага харцаа ингэж явсаар лээдэн газраас хоол авсан. Тэгэл зөндөө л идсэн. Хамтан таалагдаагүй. Тэгээ гараад талбай дээр жоохон байсан. Тэгэл гэртээ ирсэн даа. Баяртай.